Монгол улсын төлбөрийн тэнцлийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэл. Монгол улс гадаад орнуудтай хийсэн бүх орлого зарлагын гүйлгээгээ нэгтгэн харуулсан статистикийг төлбөрийн тэнцэл гэдэг. Үүнд бараа үйлчилгээний экспорт, импорт, анхдагч орлого болох гадаадаас авч гадаадд төлсөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг зэрэг орлого. Хоёр дахь орлого буюу иргэдийн мөнгөн шилжүүлэг, буцалтгүй тусламж, санхүүгийн хөрөнгө оруулалт гэж үзэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтууд багтана. 2026 оны эхний 6 сарын байдлаар Монгол улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая $ын ашигтай гарсан байна. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг төлбөрийн тэнцлийн үндсэн хэсэг болох урсгал данс болон санхүүгийн дансны бүтцээс харъя. Урсгал данс 2025 оны эхний хагаст 1 тэрбум 752 сая $ын алдагдaltaй гарч байсан бол энэ оны эхний хагас жилд 179 сая $ын ашигтай гарч 1.9 тэрбум $-оор сайжирсан байна. Үүнд барааны данс голлох эерэг нөлөөг үзүүллээ. Учир нь барааны дансны ашиг өмнөх оны эхний хагас жилд 721 сая $, байсан бол энэ оны эхний хагас жилд 4.5 тэрбум $-д хүрч 3.8 тэрбум $-оор нэмэгдсэн байна. Учир нь экспорт эрс өснөөс нэмэгджээ. Тодорхойлбол энэ онд манай улсын зэсийн баяжмлын экспорт 4.6 тэрбум, чулуун нүрсний экспорт 3.9 тэрбум $-д хүрч дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого өмнөх оны мөн үеэс нийт 3.7 тэрбум $-оор нэмэгдсэн. Импортын хувьд өмнөх оны мөн үеэс 590 сая $-оор өссөн нь нефтийн бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой юм. Харин эсвэргээрээ үйлчилгээний дансны алдагдал 428 сая $-оор нэмэгдэж, урсгал дансанд сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний тодорхой хэсэг нь Монгол улсын иргэдийн гадаадд суралцах, эмчлүүлэх, аялал жуулчлагтай холбоотой зардал нэмэгдснээс үүджээ. Мөн анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум $-оор нэмэгдсэн байна. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид 1.4 тэрбум $-ыг бүхэлдэн Монгол улсаас бэлэн эсвэл бэлэн бус хэлбэрээр шууд гаргасан гэсэн ойлголт биш юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдэхэд тухайн ашигын тодорхой хэсэг нь ногдол ашиг хэлбэрээр гадагшилжих, харин нөгөө хэсэг нь компанид үлдэж дахин хөрөнгө оруулалт болох боломжтой. Манай улсын хувьд энэхүү 1.4 тэрбум $-ыг тухайн компанид дахин хөрөнгө оруулсан байна. Санхүүгийн данс. Харин санхүүгийн данс 2026 оны эхний хагас жилд 613 сая $-ын цэвэр орох урсгалтай гарлаа. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 644 сая $, буюу 51%-аар буурсан үзүүлэлт юм. Үүнд оюу толгой компани экспортын борлуулалтын орлогоосоо гадаад өр төлбөрт нийт 2 тэрбум $, төлсөн нь голлон нөлөөлжээ. Энэхүү эргэн төлөлт нь санхүүгийн дансны гарах урсгалыг нэмэгдүүлсэн хэдий ч нөгөө талаас Монгол улсын гадаад өрийн хэмжээг 2 тэрбум $-оор бууруулсан эерэг үр дүнтэй юм. Санхүүгийн дансыг бүрэлдэхүүнээр нь харвал шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум $-ын цэвэр орох урсгал, багцын хөрөнгө оруулалт 147 сая $-ын цэвэр орох урсгалтай байсан бол бусад хөрөнгө оруулалт 682 сая $-ын цэвэр гарах урсгалтай байна. Ингээд 2026 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн гол дүр зураг нь экспорт өсөж, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн. Мөн Монгол улсын гадаад валютын улсын нөөц 2025 оны эцэст 7 тэрбум $, байсан бол 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум $-д хүрч нэмэгдснээр импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн зэрэг нь Монгол улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулахад голлон нөлөөллөө.